За намын тайлбар хичээлийн 2 дугаар дугаарыг хүргэх гэж байна. 2 дугаар дугаартай мөн өмнөхийн адилаар агнистын гэгээгийн ухаалал бясалгал гэгээр л буюу 7 дугаар цувралтын цувралаас уншиж өгнө. За сэдв нь болохоор бод сэтгэлийг үүсгэх гинэ. Бод сэтгэлийг үүсгэх. За. Буянд даган баясгана. Адаг муу заяаны зовлонгоос ангижрах чөлөөг эрен олоод амар заяанд дэвшигч бүхнээ атгагүй сэтгэлээр даган баясан муу. Эрт урт будтайг олон шавнарынх нь хамт нэгэн хан уринзалж асар их өргөл хүндлэл үзүүлэн номын баяр хурим зохиожээ. Үйлдсэн буяндаа бардан омгшсон хааныг хараад будтаа. Таны өчнөөн хичээл зүтгэл гаргаж үйлдсэн буяныг энд нэг гуйранч эмэгтэй ямар ч зарлахгүйгээр хурааж сууна гэж нэгэн гуйлагчинг заажээ. Учрыг нь асуухад бусдын сайн үйлд чин зүрхнээсээ даган баясвал өөрөө үйлдсэн шиг буян хураадаг. Өөрийн үйлдсэн буянд бардаж ирдвэл үйлдээгүй юм шиг шамшигддаг гэж хариулжээ. Ласта гоё түүхэн те. Бусдын сайн үйлд чин зүрхнээсээ даган баясвал өөрөө үйлдсэн юм шиг яг ижилхэн буян хураадаг юм байна. Өөрийн үйлдсэн буянд хэрэг бардаж ирдвэл үйлдээгүй юм шиг шамшигддаг гэж боддаагш мэн хэлсэн бахнэ. Хин нэгэн хөгжиж цэцэглэж байвал даган баясах тун. Тэгвэл та өөрөө хөгжиж цэцэглэх юм. Хин нэгэн баясч жаргаж байгаа бол даган баясах тун. Тэгвэл таны жаргал таашаал дэлгэрнэ. Хин нэгэн ариусч гэгэрч байгаа бол даган баясах тун. Тэгвэл таны ариусал гэгээр л ундрна. Хэрэг бүх ертөнцийн амар амгалан ариун гэгийн үлсэд даган баясвал таны баяр баясгаланг ертөнц дахин тэтгэн дэмжнэ. Энэ бол бурхтын сургаал. Гол мөрөн бүхэн далаараа урсдаг гэдэг. Далаараа урсаж буй тохиол бүхэнд баясч талархаж явбал аж аргалын ундрал яахан тасрах вүлээ. Дээрх залбирлын үгс баг дунд их 3 төрөлтний буйныг хамруулан дурджээ. За баг дунд их 3 төрөлтөн гэдэг нь ухамсарын төвшин хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр далаараа урсаж буй тохиол бүхэнд баясч талархаж явбал аж аргалын ундрал яахан тасрах вүлээ гэж шүү дээ. Бид нар чинь дандаа нөгөө сөрөг юм дээр анхаарлаа хандуулаад нэг нь ингээл уурлаж бухимдангууд дагаж уурлаж бухимдаал идэг шүү дээ тий. Үүний эсрэгээр нь хин нэгний тэр баярлаж таашаж байгаа, жаргаж байгаа зүйл төр дагаж баясвал эдрийн ад жаргал ерөөсө тасрахгүй байх нэ гэсэн санааг маш гоё тайлбарлаж хэлсэн байна. За орчлонгийн жаргалд дурлагч хүнийг баг төрөлтөн гинэ. Орчлонгийн жаргалд дурладаг. Орчлонгийн жаргалд дурлаж баяснаа гэдэг чинь эд мөнгөнд ч гэдэг юм уу, хүн өөрөг нь магтахаар ч гэдэг юм уу. Ерөнхийдөө энэ орчлон хорвоотой эд зүйлстэй энэ 3 хэмжээст амьдралтай холбоотой зүйл төр баясдаг хүнийг болохоор баг төрөлтөн гэдэг байна шүү дээ. За гадна талын нөхцөл болцлоос салж үйл үрийн хүлээснээс гítэлсэн хувийн эрх чөлөөнд тэмүүлэгч хүнийг дунд төрөлтөн гинэ. За гадна талын нөхцөл болцлоос салж буюу энэ 3 хэмжээст амьдралаас ерөнхийдөө бол ухамсараа бол салгаад авсан байна тийм ээ. Тэгэд яг өөрийн дотоод руу чиглэдэг нөхцөл болцлоос салж үлийн үрийн хүлээснээс гítэлсэн хувийнхаа яг өөрийн дотоодын эрх чөлөөнд тэмүүлж тэр дотоодоос гарч байгаа эрх чөлөөнд баясаж жаргадаг хүнийг дунд төрөлтөн гэдэг байна. Гаднад орчлон дахны зовлонг өөртөө сорж баяр баясгалан бүхнээ бусдад юулхийг ирмэлзэгч нэгнийг их төрөлтөн гэдгээ гэж байна. За орчлон дахны ертөнцийг өөртөө сорно. Энэ амьтад, энэ хүмүүс бүх зовж байгаа зүйлсийг би өөр төр авъя гэж штэ. Тэгэж их нэгүүлсэ сэтгэл гаргаж чинь тийм ээ. Тэгээд тэр сорж авсан зовлон бүхнийг баяр жаргалаар эргээгээд тэр талархал, баяр жаргал, хайраар ингэж цацрааж өөрөөсөө гадна бусдад бүгдээрэнд нь тэр гоё хайр, баяр жаргалыг цацрааж за тэгж баясаж жаргадаг хүнийг их төрөлтөн гэдэг гинэ. Энэ бүхэн адгууслаг байдлаас хүмүүнлэг байдлаас бурханлагч шилжих хөгжлийн үе шат юм. Өөрийгөө хайрлах хайраас бүхнийг ивэх нэгүүлсэл болон цэцэглэх зам мөр юм аа.
За тэгэл гадна талын нөхцөл байдал 3 хэмжээст амьдралтай зууралдаал тэнцэнээсээ баясал таашаал ирээдэвэл та бага төрөлттэй юм байна гэж ойлгож болох нь. Гэтэл гадна талын эд юмсаас салаад өөрийнхөө дотоод ахуй, дотоод эрхчлөө гэдэг зүйлтэй. Өөрийгөө хайрлах гэдэг зүйл дээр баясан таашааж байвал энэ бол дунд төрөлтөн. Харин өөрийгөө хайрлах араас бүхнийг ивэх нэгүсэл хайр. Бусад руу чиглэсэн тэр бусад руу хуваалцаж байгаа тэр их хайр, жаргал, нэгүсэлд баясан таашааж байгаа хүнийг их төрөлтөн гэдэг байна. Энэ насны өнгө мөнгө, хөөсөн давчуу хязгаараас оюун санаа халин гарахад амьдрал мөнхөд үргэлжлэх үннийг сэхээрсэн хүний хувьд зөв үйлээс зөв амьдрал ургана гэсэн бат итгэлтэй болдгоо. Ил ухаарал гүнзгийрэх аваас үүлийн үрийн ирэхээр хорвоогийн хүрдэнд эргэж буй цагт туйлын эрхчлөө амсахгүйг мэдэрч үнний бясалгалаар ертөнцийн хязгаарыг давах утгтын замд ордогоо. Бүх зовлон төөрөгдлийн уг үндэс биеийн үзэл бэртгчин сэтгэлд байгааг ухаарсан хүн өөртөөгөө адил энлэн завсан бүхнийг нэгүүлсэн хайрлаж авралын дээдэд хөтөцчлөх бодисотва болно. Буян буйны дээд тэр үлээ гэж байна. За энийг сайхан тайлбарлая. За яг бид нар бол харьцангуй нөгөө өнгө мөнгө эд зүйл гэдэг чинь бас туйлын ад жаргал биш юм аа. Гадна талын юм бол бас тийм гоё бүр туйлын ад жаргал гээрд хүрэхгүй маа гэдгийг бол ерөнхийдөө ойлгоод ухамсарлцсан байгаа тийм. Тэгтэл бас тэрийг ойлгосон ч гэсэндээ энэ үйл үрийн хүлээс тавтаад энэ орчлон ертөнцийн одоо эгоны би гэдэг үзлээсээ болоод эгоныхоо үзлээсээ болоод энэ орчлон ертөнцийн хүрдэнд ингээл эргэлдээлээ шүү дээ нөгөө дээшээч нөө гарч чадахгүй тий ухамсараа хөгжүүлж чадахгүй яг л нэг хэвийн төвшний ухамсартай байж байгаа л өгдөг. Тэгээл тэр төвшний ухамсартайгаа байж байгаа л дахиад төрдөг. Тэгээл тэр амьдралдаа энэ 3 хэмжээст амьдралтайгаа зууралдаж байгаа нөгөө ухамсар сэхэндээ гэгээр л оруулахгүй ухамсараа хөгжүүлэхгүй тэгж явж байгаа л өнгөрчдөг. Тэгээл буцаал тэр амьдралдаа ахиал төрдөгтэй. Ингээл ерөөсөө ухамсарын төвшнийг дороо л эргэлдээл нөгөө нэг өхөж төрхийн амьдрал нь тэгэл нэг хэвийн л эргэлдээтэй л энэ болохоор хүрд гэдэг аа штэ. Хорвоогийн хүрдэнд эргэж буй гэдэг. За энэ хорвоогийн хүрдэнд эргээл ерөөсөө ингээд завсаа чөлөөгөө хорвоогийн хүрдэндээ эргээл нөгөө байх байдгаараа л ингээд яваад байвал энэ бол туйлын эрх чөлөө, туйлын ад жаргал бас биш юм байна гэдгийг ухаарсан хүн яадгүй гэхээр хутгтын замд ортгоо гэж байна. За хутгтын замд орно гэдг нь яг үнэн юм гэж юу юм бэ? Яг ухамсар гэж юу юм бэ гэдгийг ойлгохын тулд энэ хорвоогийн эд юмс үзэгдэл юмстай зууралдаад байхгүйгээр яг л тэр ухамсараа хөгжүүлэх зам руу эргэж буцалтгүй ордог. Тийм хүмүүс одоо байдаг штэ. Сургалтын дээр ч хүмүүсээс би одоо энэ ажил төрөл ахуй амьдрал тийм энэ нь бол надад ерөөсөө сонирн биш болчлоо. Одоо би ерөөсөө ухамсараа тэлэх, өөрийнхөө учрыг олох, энэ орчлон ертөнцийн учрыг олох замд бүх цаг зав, бүх сэтгэл зүрхийг голчлон зориулна. Бусад зүйлстэй бол ингээд зууралдаад цаг заваа голчлон зориулаад ах ингээд ямар ч хүслэхгүй болчлоо. Би одоо ухамсараа тэлэхэд одоо тэлэхэд л одоо миний хувьд чухал, өөр бус юм чухал биш болчлоо гэд бүх юм ингээд зориулаад орж байгаа штэ. За энэ болохоор үнний бясалгалаар ертөнцийн хязгаарыг давах хутгтын зам мөр гэдэг гинэ энийг. За бүх зовлон төөрөгдлийн уг үндэс нь бие үзэл буюу эго. Тэр гомдол, шаналл, зовлон юу л вэ те тэр орчлон ертөнцийн бүх зовлон, бүх шаналл тэр болгон чи ерөөсөө хүний эго гэдэг юмнаас л үүсдэг юм. Гээд ойлгочих хэрэгтэй. За ариун намыг хөсөхгүй гэж байна. Ариун намыг хөсөхгүй. 10 зүгийн бурхан бүхэнд алгаа хавсран залбирая би. Аимшигт мунхгийн харанхуй орчлонд ачлалт номын зулаа бадраануу. Гээрлийн шашинтан хүн бурхтаас үнний гэрлийг эрен залбирдаг аа. Багшаасаа номын азтад гуйн залбирдаг аа. Учир нь тэрээр мунхгийн харанхуй бол зовлон гачаал бүхний үүр уурхай гэдгийг мэддэг юм. Үнний гэрэл гэгээг хинч биднээс булаагаагүй. Хинч түүнийг өмчилж хувьчлаагүй. Тэр хаа сайгүй туяарч л байгаа. Гэтэл бид харанхуйд дагжин чичирч суунам. Яагаад вэ? Гадаа хичнээн зэлмэг тэнгэр ээлд наран гийж байсан ч цон халтар бол өрөөнд харанхуй байна.
гадаа хичнээн цэнгэг агаар сэрүүн салхи сэвэлзэж байсан ч салхивч хаалттай бол өрөөнд бөхчин байна. Өрөөнд харанхуй бөхчин байгаа нь агаар тэнгэрийн буруу биш. Хамаг нүхсүвэ хааж битүүлсэн бидний л буруу юм. Бурхан багшаасаа үнэн номын гэрэл гэгээ хүрсэн залбирах нь чухамда хаалга цонхоо онгойлгож байгаа хэрэг юм а. Зүрх сэтгэлийн үүдэд илгэсэн цагт бурханлаг айцтад аяндаа ирнэ гэж байна. За маш гой зөөрлөн тий. Орчлон ертөнцид хаасайгүй бурхан байдаг, хаасайгүй хайр байдаг, хаасайгүй гэрэл байдаг. Гэтэл хүн тэгвэл яагаад зовдөг юм бэ? Хүн яагаад хайраар дутагддаг юм бэ? Хүн яагаад тэр гэрлийг мэдэрдэг юм бэ тий? Яагаад зов шаналдаг юм бэ гэдэг чинь ерөнхийдөө тэр гадаад орчинд ерөөсөө хамааралгүй тухайн хүний өөрөөс нь л болдог гэдэг, өөрийн дотор төлөвөөс нь л болдог гэдэг санаа. Гэтэл өөрийнхөө төлөвийг өөрчлөөд тэгэхээр тэр хаасайгүй байгаа хайр, гэрэл, ухаарал, бурхад гэдэг зүйлтэй учирдаг байна шүү дээ. За бурхан гэдэг нь дээд эрчмийн нэрийг хэлж байгаа тий. Бүх юмд оршоостой ухамсар, бүхэллэг ухамсарыг хэлээд байгаа. Шав бэлэн бол багш бэлэн гэсэн үг бий. Номын аршааны нэгэн туслын төлөө амь амьдралаа дэнчин тавихад бэлэн бол үнэн ч шавын шинжим. Диловаг шүтсэн Нарава, Марвиг шүтсэн Милрава, Адишаг шүтсэн Боромдон тийм л шав байсан. Тэдний сонсож гэгэрсэн номыг өнөөдөр сонссоор атлаа. Мунхарт солиорч яваа минь чин үнэндээ номоор цангасан шав болоогүй шинжим. Хязгааргүй цангаа байж гимэн тусал аршаан далаа болж хувирдаг. Хязгааргүй итгэл байж гимэн бадаг ном гэгэрлийн авшиг болж шингэдэг ажээ. Өөрийгөө нээж өгөөгүй цагт мянган бурхан заларсан ч хөмөрсөн савнд ус бор хур бороо хүртээлгүй үлгэр болно. Эргэлзээ шижиг тасраагүй цагт төмөн сударч хээжилсэн ч бохир савнд аршаан өвлөхийн үлгэр болно. Хорон бүрийн санам цэхээ өггүй бол бомбон авшиг хүртсэн ч цоорхоо савнд ус тогтохгүй үлгэр болно. Номд сав болно гэдэг нь даанч ховор хувь заяа юмсан ч өхлөөс өрсөж их хөлгөн бод сэтгэлийн дусал атхай аршаанд сав болгосон доо. Энэ бас маш гоё зүйлийг хэлсэн байна. За энийг бүр энгийн жишээн дээр тайлбарлах юм бол хүн багш дээр ирдэг. Гэхдээ тухайн хүн сэжиг эргэлзээнээс салахгүйгээр тухайн багшийн заасан юмыг сурна гэдэг нь бохир цавнд ус юулахтай адил зүйл болтгоо. Хизээш тийм гоё цэвэр ариун эрдэм мэдлэг, цэвэр ариун ухамсар гээрл болж чаддгүй байна. Тэгвэл хичнээн олон тэр гайхамшигтай сайхан мянган багш нарын дунд байсан ч гэсэндээ тэрийг тоож харахгүй болвол хөмөрсөн тогоонд хур бороо юулахтай адилхан тийм үлгэр болно гэж штэ. За гэтэл яг л хэрэгтэй байгаа хүнд нь бол ганц үг, ганц ширхэг үг, ганц ширхэг өгүүлбэр туслыг далаа болгох чадaltaй гэж байна. Эго гэдэг юм саад болдог байхгүй бид нар чинь. Эго гэдэг зүйлээ авч тавихгүй нөгөө эгоны эргэлзүүлэл. За энэ юугаа мэддэг юм бэл тий. За баг би энэс илүүтэй ч гэдэг юм уу. Ингээл эргэлзээл дотроо 9 шидийн бодоол гадна талын чинийг харж үнэлээл ингээл ах юм бол ухаан багшаас хүн юу ч сурч чаддгүй л гэсэн үг. Номд сав болно гэдэг даанч ховор хувь заяа юмсан ч өглөөс өрсөж их хөлгөн бод сэтгэлийн дусал атгай аршаанд сав болгосон доо. Ахуй орчлонгоос буцахыг таалсан ариун дээдсийн өлмий цөгдөө. Арчаад ороо амьтдыг хүтчлэн аштын галавт саатан морилооч. Төгс гэгэрлийн хутгийг олгосод үрдийн амгалан үлэмжийн чанарт уус нэгддэг. Түүнээс цацрах нэгүсэл хайрын гэрэл хизээж үл шавхарна. Гэсэн хэдиж бидний үзэгдэлт ертөнцид эрх буцах төрөх өгөхийн игэл дүрээр харагддаг. Тэр нь тухайн сав шимийн буян заяа ерөөл өвлөөс шалтгаалдаг учиртай. Иглийн ертөнцид урт удаан үргэлжлэх харанхуй галуудын завсар зур хаяа нэг гэрэлт галуу тохиолдог гинэм. Гэрэлт галуу гэдэг нь бурхад залардаг галуу гэсэн үг. Бидний амьдарч буй эрен үе гигэн сайн галавт хамаарна. Сайн цагийн мянган бурхан гэж ярьдаг та. Нэг бурхан багшийг дагаж тоо томшгүй хүн амтан гэгэрлийн замд ордог. Заримдаа бурхад заларсан ч дов дугуй яваад өгөх нь бий. Зөвхөн баг хөлгөнийг номлоод их хөлгөнийг үл номлох эсвэл их хөлгөнийг номлооч судрын ёсыг заагаад таантрын шашныг үл дэлгэрүүлэгч бий. Тэр бүхэн сонсох хувьтай ухаарах сэхээтэй шавнарын буйнаас хамаардаг аж. Мянган галавт ирээд олохгүй их хөлгөний номтой учирсан маань дэндүү ховорцол. Гэвч зол заяандаа бишрэлгүй хандаж учрахгүй бэрх 3 эрднийг үл тоомсорлвол буян заяа хулжиж одно гэж. За энэ тэр
гайхамшигтай багш нар, гайхамшигтай бурхад залардаг гэдэг нь одоогоор та нарт юу гэж ойлгохыг гэвэл бидний амьдарч байгаа цаг үе дэлхийн үүсэл хөгжилтэй хүмүүсийн амьдралыг харахад манай дэлхий бол маш их эго үзлэр дүүрэн ерөнхийдөө бол ухаарл сэхэрлийн хажууд бол маш тийм бүдүүлэг харанхуй байгаа. Одоо хүртэл байсаар байгаа тийм бүгдээрээ мэдж байгаа. Энд болохоор гэгэрсэн хүмүүс заларлаа гэж ярьдаг тийм Будда багш, Иесус багш. Өөр хэмжээтэй гэгэрсэн хүмүүс ховрол завшаанаар заларлаа гэдэг нь өндөр хэмжээсийн ухамсарт төвшнөөс сүнснүүд дэлхий дээр иж төрөл авдаг байна. Дэлхий дээр амьдрахын тулд мэдээж махан биед төрөл авах шаардлагатай болно. Махан биед төрөл авна гэдэг нь хүүхэд байх, өсвөр нас байх, үтэл нас байх гэдэгчлэн энэ дэлхий дээр дэлхийн одоо зам ёс, амьдралын зам ёсыг бас адилхан л дагаж мөрддөг. Тэгэхэд бол хичнээн тэр сүнс нь дээд түвшнөөс ирсэн байлаа гэд бие махбод гаднах харагдах байдал нь их л хүмүүнтэй ижилхэн байдаг гэсэн санаа дурдж байна. За тэгээд хүмүүс бол би яг өчигдөрхөн бодож илаа л да. Будда багшийн кинонд гардаг штеп. Тийм ингээд өндөр дээд хэмжээсээс тийм гоё хүнийг ингээд гэгэрүүлэх, цэгэрүүлэх бүр одоо хідэн үеийнхэн зовлонгоос гэтлгэх тийм өндөр сайхан багш ирсэн бахад доромжлоод, нийлээд, дайрч, тавшлаад нэг муухай ад үзээч гэдэг муухайгаар дайрдаг хүмүүс олон гардаг те. Цамд нь ингээл өргөс мөргөс ингээл тавиал хөл гарнаас нь цус мөсөн хүртэл гоожуулаад. Тэгэхэд бол энэ нь болохоор саяны хэлтгчлэн ийм гой ховор хувь заяа тохиожход ховор тийм гой заяанда бишрэлгүй хандаж учрахуй бэрх 3 эрднийг үл тоомсорлон буян заяа нь хулцаж авдаг гэж штеп нөгөө хүмүүс. Тэгэхээр үнэхээр тэр цаг нь болоогүй, үнэхээр тэр ухамсар сэхийн байхгүй хүмүүст бол хичнээн мянган бурхтын дэргэд байгаад ч нэмэр авахгүй л гэсэн санаа авахгүй. Олж харж чадахгүй тийм нүд нь байхгүй. За тэгээ тэрийг сонсох хувьтай, ухаарах хувьтай шавнар хэр олон байна? Төдий чиний багшийн хэрэг гардаг байна. Гэтэл тэр сонсох хувьтай тэр сургаал номыг аваад гэгээр хувьтай шавнар маш цөөхөн эсвэл бүр бараг байхгүй шахан байх юм бол тэр өндөр дээд хэмжээсээс багш нар бурхад заларч ирлээ ч гэсэндээ үр дүнгүй шахуу байж агаад буцаж болдог. Ийм тохиолдол ч гэсэн олон байдаг гэж гардаг. Тэгэхээр тэр багшийн тэр дэлгэрэгтэй тэр бурхны хэмжээсээс ирсэн тэр их багш нарын сургаал ном дэлгэрэх зүйл нь шалтгаан нь тэр хэр олон тэр хувьд өрөөлт шавнар байна гэдгээс шалтгаалж дэлгэрдэг байна шүү дээ. За энэ тохиолдлоор бүр тэрийг ингээд тооц сонсдгоо, ойлгодогчгүй, мэдгчгүй тийм цаг үед ингээд буугаад ирсэн тохиолдол нэг дэлгэрхгүй байж байгаа л дуустдаг гэсэн санаа хэлж байгаа байхгүй. За Шагжамун Буддаг нирван дур үзүүлсэн хойно шашны орыг залгасан Маха Кашапа шадар туслах байсан Анандыг хэд хэдэн шалтгаан тоочин хуургын нийгэмлэгээс хөөжээ. Гол шалтгаан нь Будда Анандад 3 сарын дараа нирван дур үзүүлэх тухайга хэлэхэд нь нирван дур үзүүлэлгүй саатан залрах гуйлтыг үйлдээгүүд түүнийг буруушаажээ. Ананд тэр үед шулмын ховс давтан бурхан багшийн үгийг анзаараагүй гэдгийг хэлэхэд нь Кашапа бидний багш хором тутам сэрэмж төгөлдөр байхыг сургаагүй билүү гэж донгодсон байна. Ананд өөрийн гин малдайг бясалгал гэгэрлээрээ намжуулсан юм аа. Энэ түүх багшаа хайрлахын учир жанцанг өгүүлнэ. Бидний дунд гэгэн багш оршин гэдэг багшаас хамаарахгүй бидний ерөөл залбирал хайр итгэлээс хамаардаг гэсэн үг. Хэдийгээр тэр өхөшгүй мөнх утгыг олсон ч өнгөт орчлонд үзэгдэх дүр нь савны буйнаас шалтгаална. Тэнгэрийн мандал тунгалаг сарн гийсэн хിവэр авч аяхтаа усан сарны тусгал тодрох шиг. Аях хоосрол сарны тусгал арилна. Ус булангартай бол сарч булангартай үзэгднэ гэж. За гэгэн багш тэр дээд хэмжээсийн бурхад багш нар заларлаа гэд бидний ерөөл залбирал хайр итгэл байхгүй бол ерөөсөө л одоо 1000 тэр дээд гэгэн багш нартай тааралдлаа тэд бууж ирлээ гэд тосож авах ухаан байхгүй ухамсарлыг гэж ойлгох хүсэл байхгүй бол тэгэл нөгөө хичнээн ингэ дээр ингээд гоё сар мэлтэлцээдээс байсан ч доод байгаа тэр ус аяхтаа ус
аяг нь усахгүй бол тэр сарныг ярил орохгүй. Гэтэл тэр ус нь байлаа гэж тэр булангартай бол тэр гоё сарныг ярил бас орохгүй гэсэн санаа байхгүй. Тэгэхээр хүмүүс биднээс бас их юм шалтгаалдаг байна шүү дээ. Дан ганц нөгөө багшаал шалтгаалах юм биш юм байна, тийм ээ. Энэ түүх багшаа хайрлахын учир жанцанг өгүүлжээ. ертөнцийн галуу бидний амьдралыг нэгэн өдөртөө альваа. Адил юм. Амьдрах энхэн насны өдөр хоногуд ихэнхий мань хувьд гэрэл гээгүй цусаар өнгөрдөг шүү дээ. За ертөнцийн хувьд бол нэг галуу нь бидний амьдралыг нэг өдөртөө тэнцдэг. Бид нар бол олон төрлийг илээгээл олон амьдралыг үзэл яваад байвч нөгөө нэг л юмаа давтаал нөгөө нэг л ухамсаргүй амьдралаар давтсаар агаал ямар ч гэрэл гээгүй олон амьдралын ард гарцсан байдгаа гэж. Гэгэн хүмүүнтэй уулзрал зөрсөн хором хичнээн билээ. Учирлаач зүн сэрлээрээ таних нь бэрх, танилаач зүрхний сүсгээрээ даах нь ховор юм. Өнөөл үүлүүлээ хөөсөн үймэн аймаанда живэн алдуурч оддгоо. За хүний амьдралд ерөнхийдөө бол нэг биш удаа маш олон удаа гээрлийн зам мөрд рүү орох, гээрэх, ухамсараа сэрэх, ухаарал сэхэрл авах тохиолдлууд их олон тохиолддог. Тийм хүн тээж таарлтна, эсвэл тийм боломжтой тохиолддог. Гэтэл хүмүүс нөгөө ахуй амьдралдаа зуралдаал, нөгөө нэг эгоныхоо хүлээсэнд байсаран багт тэр олон гой учрал боломжуудыг хажуугаараа өнгөрөөгөөд явцдаг гэж байна. Ноён утгтээ энийг нэг захиа бий. Эртний өрөөлд өглөгийн эзэд уруудаад игэл улс алба ажилдаа ядраад энэ хойтыг дурсах чөлөөгүй энслэгч энэ газрын сав шим орон цаг хөөрхий. Миний урдын өгүүлсэн эв тангараг ба багшийн зарлиг химээсэн бүхэн үдшийн сүүдэр мэт өнгөрсөн тул өдгөө өгүүлээд ч яах вүлээ. Хэлвч та байсаар, эс хэлвч би байсаар тул нойр сэргэж архины дуудуулж тусын замыг дааган морцгой гэж. Хэлсэн ч гэсэн та хэврээ байж лэн, хэлээгүй ч гэсэн би байж лэн. Нөгөө л нойр сэргэж архины дуудуулж тусын замыг өөж морцгой гэж штэ. Өнөөдөр ийм хүн болов зам харцдаг гэсэн. Сав дундарч шав хомсорсон цагт хутагт багшийн зүрхэнд халин одохын совин харваж ах үед энэ үгээ хэлсэн юм аа. Буцаж ирэхэд бэрх, очиж учрахад мацуу замын дагуу өгүүлэв гэсэн үгээр өндөрлжээ. Үүнийг унших тоолон өөрийн ирэхгүй нулимс шархирдаг. Хутагт багш гомдсон биш, бидний заяа гомдсон хэрэг. Хичнээн хутагтынхаа амийг ивүүтгэж зулыг сандаачлаа. Эргүү мунхгийн ад шүгүүлсэн энэ ертөнцөд гэгэн хүмүүнд дэндүү халтай. Мелбогд ноён хутагт нартай хор сүгэндэг хорвоо. Өндөр гэгэн, заяа гэгэн нартай мис өргөдөг ертөнц шүү дээ. Махматма гайнди шиг бод сэтгэлтнийг буудаж алах зоригтон захаас аваад олддог мөртлөө гитлер шиг араатныг буудчих зоригтон тэндээс олддгүй юм да. Энэ жаахан дэлхий 6 тэрбум хүн шоргоолчин дунд хаяахан нэг тохиох бод сэтгэлтэн богд хутагт нарын зүрхний цусаа юулсан нэгүслийн хүчинд эргэж байгаа болов уу гэж санагддаг. Эс бөгөөс яаж энэ хүн араатнуудын лайл анчгийг даах вүлээ дээ? Газар дэлхий минь. Аль хэдийн сүрчих байсан биз. Өчнөө хутагтын сүнс эжийнхээ хөвлийгээс төрж амжилгүй буцаж төчнөө бодисодын сүнс арслан сэнтигээ эрен төөрч яваа болов. Бидний үүлийн ман дунд чандман эрднийг хөсөрт хайвал хөгчлуунаас ялгартгүй гэдэг. Тугийн оройд залж 8 зүгээс нь сөвдөн залбирч гимэн 9 хүслийн гэгээ цацруулан гэрэлтдэг домогтой. Ийм л учир бод сэтгэлд гэгэн багш нартаа сөслөн мөргөж жаахан чатхуй ертөнцийн уйдан харанхуй дунд заларч хайрлах гэж залбирдаг. Түүний буйнаар багш шавийн тангараг ариусч төрөл тутамдаа учран бод мөрөөр замнахын ерөөл бүрддэг. Мөргөл үйлцээр бидний омгийн бузар арилж байдаг. Өргөл үйлцснээр хармын бузар арилж байдаг. Намжлал үйлцснээр үүлийн үрийн бузар арилж байдаг. Дагам баяснаар атаа хорслын бузар арилж байдаг. Номыг игэрч хүснээр мунхгийн бузар арилж байдаг. Хэдий чиний арилж ариусан төдий чиний амар амгалангийн үүр хаяарнаа. За ингээд 1000 сайхан бодисууд ба багш нар гэгэн хүмүүс энэ хорчлонд заларсан ч
Тэр хүнийг буудаж алах зоригтон буудахыг хүссэн хатаа сэтгэлтнүүд захаар ахуулаад нэг байхад гийдлэр шиг тэр дарангуулагчийг буудах зоригтон харин олддоггүй гэж штэ. Энэ үнэхээр гоё хэлсэн байна те. За үнэхээр тэр гигэн багш нарын үнэхээр гайхамшиг амнаас нь гарч байгаа үг болгоно ухаарал сэхэрлийг өгч байгаа. Тийм гайхамшигтай зүйлийг мэдэрсэн шавнар чин сэтгэлээсээ сүслэн залбир, чин сэтгэлээсээ хайрлаж, яндагнаж сургаалтанд баясдаг байна штэ. Мөргөл үлдснээр бидний омгийн бузар арилдаг. Мөргөл үлдэхдээ эгогоо хайдаг байна штэ. Омгийн бузар арилдаг. Өргөл өгөхдөө хармынх нь бузар арилдаг. Өргөл өгөх тусам тэр эгоны хармын сэтгэл ариусдаг байна штэ. Намжлал үлдснээр үүлийн үрийн бузар арилдаг. Даган баяснаар атаа хорслын бузар арилдаг. Номыг игээрч хүснээр мунхгийн бузар арилдаг гинэ. За буйнаа зориулах нь. Энэ залбирлын үр шимээр игнэгт надад хурсан буйнаар их болсон хамаг амтны энлэн шаналгаа амьдралах болтугай. Дусал усыг хатаахгүй гэвэл далаа чингээгтүн гэсэн судрын үг бий. Дуслын чинээ буйнаа бүх ертөнцийн амар амгалан хутгийн далаад юулбал тэр буйн далаа болж хувирна. Өнгөн талдаа хичнээн их буйн үйлдвч өрцний мухардах санаа нь амин хувийн ашиг жавшаанд чиглэж байвал алган дээрх дусал мэт ууршин замхардаг ажээ. За тэгээд 1000 буян өглөг үлдсэн ч гэсэндээ тэр хүний дотор байгаа эго тий өөрийгөө харуулах гэсэн эго ч гэдэг юм уу эсвэл өөр юмд шунсан тэр сэтгэл нь байсаар ах юм бол алган дээр буусан тусал шиг ууршин хатдгаа гэж. Гэтэл тэр буян гаднаа харагдавч хичнээн жижиг ямах байсан ч гэсэн үнэхээр чин зүрхний угаас гарч байгаа буян л далаад орох тусал мэт агууд нэгдэж уусдаг гинэ. Сэтгэлийн ариусгал. Эд баялаг бие цогцос эргэх цагийн буян бүхнээ хамаг амтны тусын тулд харамгүй зориулсгай. Би гэсэн мунхаглал байгаа цагт минийх гэсэн шунал тачаадал аяндаа үүсч түүнээс элдэг зүйлийн эндэл үүмрэл зогсоо зайгүй цуурна. Альваг өмчөрхөн зуурах сэтгэл нь зүрхэнд шаасан гац шиг амар тайван байх чөлөө олгодоггүй. Шунал тачаалтаа ханган хэсэг зур тайвшрах мэт боловч үнэн хэрэгтээ хамууны шархаа майжхад л хуудуу таашаал байдаг. Маажих тусам шарх сэтэрч зовиор шаналлт эцэс төгсгөлгүй мэт санагдана. Хорвоод хоосон ирээд хоосон буцах атал энүүхэн чөлөөнд зүүд зэрэглээг өмчөрхөн барьцалдах сэтгэл өөрөө зовлонгийн үндэс юм. Бүх уяас хүлээсээ тайлж биегийн гяндангаас мултарч эрүүл агаарт амьсгал мэдрэх хоронд эрх чөлөөд цэнгүүн баяслыг анх удаа л амталнаа гэж. Биегийн үзэл буюу эгоны үзлээс шунал тачаал аяндаа үүсдэг. Шунал тачаалаас үүмрэл зовир аяндаа үүсдэг. Тэгэхээр бүх зовлон шаналлын үндэс нь биегийн үзэл. Өмчрөлийн сэтгэл, шунал тачаалын сэтгэл байна шүү дээ. За тэгээд бид нар тэр өмчрөхөл шунал тачаалаа хангасан ч гэсэндээ тэр хамууг маажж байгаатай адилхан тий хамуудсан биеийг маажхтайгаа адилхан маажх төдөд нэг жоохон тайван болол маажхаа болохоор нь ахиад захнаа дундаг шиг тийм их зовир шаналгаатай байдаг байх нь шүү дээ сэтгэлд бол. Өмчилж харамсан бүхнийг минь өхөл ирээд булаахаас хойш үр чимгүй тарамдахын оронд өгөөмөр сэтгэлээр бусдад зориулъя. Энэ бол амьдрах хэлбэрийн биш агуулгын тухай сургаал юм а. Гадна талд жирийн амьдрал үргэлжсээр идэж ууж, эдэлж хэрэглэж явлаач дотоод гүндээ юуг ч үл өмчөрхөн минийх гэсэн хаалц хашилтыг авч бүх ертөнцийн хэмээн ухамсарлахгүй юм а. Бусдаас хайр гордож, гаднаас жаргал ирдэгтэл хүн гомдож гонсоож, багтарч өвмөрч явдаг а. Бусад руу зөвхөн хайр илгээж, ертөнц рүү жаргал таашаал юулан бясалгах тутам дотоод их булаг ориглон ундардаг ажээ. Хэдий чинээ юулан төдий чинээ халигна. Тийм болохоор бод сэтгэлтэн орчлонгийн хамаг амтныг зочнооруулж өөрөөрөө дайлахыг хүсдэгэ гэж байна. За ингээд гаднаас хайр, халамж, элдэв янзын юм хүсэж хүлээж гордох тусам гомдлын сэтгэл үүсдэг байна. Ангитал бусад руу зөвхөн хайр, гэрэл, ертөнц рүү жаргал таашаал юулан бясалгах нь өөрөө
үнэмлэхүй хайрын тэр гоё агуу таашаал ухамсар жаргалыг мэдэрдэг байна шүү дээ. Тийм болохоор бод сэтгэлтэн орчлонгийн хамаг амьтныг зочноор урьж өөрөөрөө дайлахыг хүсдэг. Өнөөдрөөс би хамаг амьтныг өөрийн хүндэт зочноор урья. Өлзий жаргаланд номын хуримд минь үнд таваараа цэнгэн морилоо. Өөрөөрөө ертөнцийг дайлах нэгэн зүйл бясалгалыг жод лүүчин гэдэг. Жод гэдэг нь тасдах гэсэн утгатай. Биеийн шунал зовлонгийн үндсийг тасна гэсэн үг. Лүүчин гэдэг нь биеэ өгөх гэсэн утгатай. Цастын оронд мянгаад жилийн тэртээ амьдарч байсан Мажик Лавдонма хэмээх бүсгүй өөрийн биеэр орчлонгийн амьтан бүхний цангааг тайлах энэ бясалгалыг хийснээр бие үгийн хоосон чанарт нэвтэрч нэг насандаа төгс гэгэрсэн бурхны утгыг олжээ. Чөмгөн бүрээний дуугаар ертөнцийн ад альбан чөтгөр ягцсыг урин дуудаж, өлсснийг нь махаараа дайлж, цангасныг нь цусаараа ундалж, даарсныг нь арьсаараа хучин баясгаж, өөр төлөөс бүхнийг өөрөөсөө авахыг гуйдаг. Ад альбанч гэсэн хөөрхий урд төрлийн минь ээжий, үүлийн ирэхээр төөрч яваа сүнс шүдэ хэмээн өршөө нэгүсч, их хүрийн илбэрлж урмаар өөрийгөө золиослох бясалгал хийдэг юм. Өглөг золиос бүхнээрээ дамжуулан бие үгийн хоосон чанарын бэлгийн гэгээг ертөнц дахин түгэнэ. Эд таваарын чуулганыг 100 дахин хурааж өглөг үйлдснээс бие өргөх бясалгалыг нэгэнтээ үйлдэх нь тустай. Өөртөө дотн хайртай 100 хүнд асрангүй сэтгэлийг төрүүлснээс өөрийг чинь гутаан доромжлогч нэг хүнд асрангүй сэтгэлийг бясалгах нь тустай. Энэ насны ашиг алдар амгалан жаргалыг игээрч насан туршдын сахил журмыг сахиснаас урсан бүхэн сарндаг жам ёсыг нэгэн агшиндаа сэнхэрх нь тустай. За энэ маш гоё хэсэг явж байна тийм. Энэ насны ашиг алдар амгалан жаргалыг игээрч насан туршдаа сахил сахиснаас урсан бүхэн сарндаг жам ёсыг нэгэн агшиндаа ухамсарлаж сэхэрх нь илүү тустай гэж байна. Гадна талын 100 түмэн ад сэтгэрийг номготгосноос дотоод биег баригч адыг хумсын чиний хороохон тустай. Би гэсэн омог сайрхлаар 100 жил буян үлдснээс би үгүй хоосон чанарыг нэгээхэн хором бясалгах нь тустай. Мэргэн ариун гэгдэхийн хүслээр 100 жил номлол үлдснээс би хизээ өөхөх бол гэж агшин зуур сэхэрх нь тустай. Өндөр суудал өргөн хишгийг горилон 100 жил бясалгал хийснээс дорд суудлыг барин хамаг амьтны боол сэтгэлийг нэгэн агшинд үүсгэх нь тустай. Эдгээр нь гуйрамч эр эмийн ёсоо. Гуйрамч эм миний номын ёсоо гэж. Үхэхийн цагт ертөнцийн эд агуурс бие цогцос өмчлөх бүхнээсээ ширхэг үсийг 100-таа хагалж зүсний ганц хувийг ч авч одохгүй учир бид баригч гайхлаас салснаар өмөөрөх хамаарах юу ч үгүйгээр ам биеийг хайрлахгүй аль таасан бүхний идэж олзонд хувирган өргөсгөө. Өвчин зүдгүүр ад хорлол юу ч тохиолдсон. Би үгийн агаараас самаадын засал үлдэх тул шоо төлөг гай засал гүрэм ном үлдэх хэрэггүй. Энэ бол гуйрамч эм миний номын ёсоо. Би химээх байвал шулан байдаг. Би химээгч үгүй бол шуламж үгүй гэж Мажик Лавдонма хэлжээ. Цоороо аваад дуустал чөтгөр уярчээ гэдэг шиг өөрөөсөө илүү өрөөлийг хайрлан сэтгэл төрсөн цагт ад альбанч хорлож чадахгүй гин. Ад альбаны хүртэл асран нэгүүлсэх бод сэтгэлтэн жирийн амьдралд өөрийг нь гутаан доромжилж хараан зүхэж хуурам эхлэгддэгч өр зүрхнийг үнээсээ ерөөн адислаж таараа. Надад чиглэсэн үйлдэл бүрчин насан жаргалыг та нарт авчиргаа. Уурлах сүсгэлхийн аль нь ч байсан учирлын дээдийг та нарт хурайлаг. Хэн намайг үгээр доромжлон, хэн намайг үйлдэлээр гутаан, хэн намайг сэтгэлээр хорсон тэр бүхэн гэгэрх болтугай гэж. За энэ сүүлийн нүүр бол үнэхээр баг нэг удаагийн хичээл болохоор маш гайхамшигтай зүйлсийг бичжээ. Энэ удаагийн тайлбартаа би ярихгүй дараагийнхаа удаа тайлбартаа бүр дахин уншаад тайлбарыг бүр дэлгэрэнгүй өгье гэж бодож байна. За үнэхээр дээдийн дээд ном гэж энэ байдаг байх гэсэн сэтгэл дотроос төрж байна. За ингээд энэ хүртэл хамт сонсон та нартай баярлалаа. Талархлаа.